сайн байна уу? Багш жилийн эцсийн дүнг 5 аргачлалаар гаргах боломжтой ба та бүхэнд гараас оруулах буюу гүйцэтгэлийг шууд шивэх, Excel импорт буюу бэлэн файлаас оруулах 2 аргачлалыг жишээ болгон харуулж байна. Багш жилийн эцсийн дүнг гаргахдаа хичээлийн бүлгээ үүсгэсэн байх шаардлагатай ба Elexpress системийн багш үндсэн засад байх жилийн эцэс дэцсэд хандна. Хичээл заадаг анги бүлэг судлагдахуун тус бүр жилийн эцсийн дүн гарах цонхнууд байх ба нэмэх тэмдэгтээ улбар шар товчц дээр дарснаар ерөнхий мэдээлэл оруулах дэлгэц нээгдэнэ. Үнэлгээний төрөл хэсэгт үнэлгээний төрөл сонгох ба 1-2 дугаар анги бол тооцоо, 3-аас дээш анги бол 1-8 үнэлгээний төрлийг сонгоно. Аргачлал хэсэгт боломжит 5 аргачлал гарч ирэх ба гараас оруулах аргачлалыг сонгоно. Чансаа бодох хэсгийг зөвлөснөөр сурагчийн жилийн эцсийн дүн анги бүлгээс эдгээр чагсаж байгааг тооцоолох ба заавал сонгох шаардлагагүй. Ингээд дүү оруулах ногоон товч дарснаар сурагчдын нэрийн чагсаалт гарч ирэх ба гүйцэтгэл баганд сурагчийн дүнг тус бүр бичнэ. Ингэхдээ наривчлсан болон бүхэл гүйцэтгэл оруулж болно. Дүнг шивж дууссаны дараа хадгалсан тохиолдолд амжилттай хадгалагдсаныг илэрхийлэх ногоон мессеж гарч ирнэ. Чагсаалт руу буцах товч дарснаар хадгалсан жилийн эцсийн дүн нь саарал төлөвтэй буюу идэвхгүй харагдах ба тухайн тэмдэгтээр дарснаар засах болон устгах сонголтыг хийж болно. Засаж хянсан жилийн эцсийн дүнг баталгаажуулснаар дахин засах болон устгах боломжгүй болох ба баталгаажсан дүнгууд e-parent application-д мэдэгдэл очиж мөн боловсролын мэдээллийн технологийн төв рүү илгээгдэх боломжтой болох юм. Харин Excel импорт аргачлалыг сонгосноор Excel-ийн өргөдөлтөд ирэх бэлэн загвар багшид харагдах ба загвар татах цэнхэр товчийг дарж өгсөн загварыг татаж авна. Улмаар интернетгүй орчинд багш жилийн эцсийн дүнгээ тухайн загвар дээр шивж дуусаад дээрх аргачлалыг сонгон Excel импорт ногоон товчийг дарж өөрийн төхөөрөмжөөс тохирох файлыг сонгоно. Хэрэв буруу файл сонгосон бол файлын дах улаан хогийн савны тэмдэглэгэн дээр дарж файлыг устгах боломжтой. Ингээд дүү оруулах ногоон товч дээр дарснаар файл дээрх дүн импэрлэгдээ орох ба баталгаажуулах болон хадгалах товчны ач холбогдол нь ижил байна.